За батсууш. Тэгэхээр энэ Төсвийн байнгын орооны санал дүгнэлтэнд ч тодорхой байна л да. Зүгээр одоо 2012 оны 6 сарын 30-ны өмнө энэ ухаалаг өрөмлөх олох ажлаа зохион байгуулад энэ хүртэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлчихөд болно гэж үзсэн байна. Тэгээ одоо дахиад нэг 6 сараар сунгажлах юм байна л да. Энэ хугацаанд үнэхээр одоо зохион байгуулад олгоод хүргээд энэ тэмдэгтийн хураамжийн хуулинд дахиад одоо цаг хугацаа сунгах шаардлага гарахгүй гэж бүрэн үзэх боломжтой юм уу? Ер нь бол тэр дараачийн тогтоолын төсөлтөөр бас яригдах юм шиг байна. Энэ намар болох дүүргүүдийн болон аймаг сумын сонгуульд одоо цахим үнэмлэхээр оролцох боломжийг бүрдүүлнэ, үнийгээ хэвлээд тараачна гэж үнэн чанартай одоо ингээд 6 дугаар сард улсын хурлын сонгуул гэдэг улсын баяр гэдэг дараа нь бас л одоо нэг 2 сар хүрэхгүй хугацаа үлдчихэж штэ. Тэгэхээр энэ хугацаанд хэвлээд иргэний үнэмлэхний эзэнт нь үнэмлэхийн бүгдийг олгочих ажлыг зохион байгуулж чадна гэдэгт бол үнэхээр эргэлдэж байна. Тийм учраас энийг бас нэг улсын хурлын болон нийслэлийн сонгуулийг хуучин үнэмлэхээр зохион байгуулж болсон юм чинь тэр орон нутгийн сонгуулийг ч гэсэн хуучин үнэмлэхээр зохион байгуулж хагаад дараагаар нь одоо энэ үнэмлэхээ хэвлэх хөргөх ажлыг зохион байгуулвал яасан юм бэ? Тэрнтэйгээ холбогдуулаад энэ тогтоолын төсөлтөөр ч гэсэн 12 оны 12 дугаар сарын 31 гэдгийг бол ер нь одоо саяын тэр банк орооны илтгэлд гардаг шиг бодтой хугацаа тавьж өгөөд сунгахгүй бол орон нутгийн сонгуул чинь мөн л одоо 10 сард сонгуул болно. Тэгээд зарим хүнд инэмлэх хөргөж өгөөгүй учраас сонгуул бодиллаа. 1-2 хүн аваагүй гэтэл одоо юу гэдгийг намууд манай намын хүний өрөмлөхийг зориуд хөргөж өгөөгүй байна. Энэ зуны улиралд бол энэ барилга уул уурхай ажил эрчимтэй явж байгаа энэ цаг үед бол шууд одоо суман дээрээ байж байгаа. Тэгэл хөргээд ирлээ. Бүртгэл мэдээллийн нэг ажилтан хүлээж авлаа. Тэгээд одоо үнэмлэхийг хөргөчдөг. Тийм асуудал бол байхгүй шүү дээ. Маш төвөгтэй улс орнуудыг үнэмлэх солих ажлыг зохион байгуулахад бүтэн 2 жилийн хугацаа энэ төр зарцуулсан тийм бодит мэдээллүүд бол байд юм байна лээ. Тэгээ энийг манай бүртгэлийн ажилтнууд маань удирдлагууд маань юу гэж үзэж байгаа хууль зүй дотоод хэргийн яамны удирдлага юу гэж үзэж байгаа юм бэ? Би бол өчигдрийн банкны орон дээр одоо сайтын илтгэл мэдээллээс бол орон нутгийн сонгуулийн өмнө ер нь ингээд хэвлээд ерөөсөө хөргөчих нь ямар ч асуудалгүй бодлоонгүй болгочихно гэж дахиад нэг сонгуулийн одоо бодлон болсон гэдэг юмний өөрөөр хэлбэл бас нэг овоо босгоогүй шаазгаа ханаас суух уу гэдэг шиг нэг бодлонтой гэж ярих тийм үндэслэл нь болчих үедээ хүн болгон тийм богино хугацаанд үнэмлэхээ гардаад авчна гэж бол огт байхгүй шүү. Ирж хөөгөөд араас нь аваач өгнө тийм хүчин чадал бол байхгүй шүү дээ. Зүгээр та нар маань хэвлээд аймаг руу нь бол өгчихл баг. Тэгээ иргэдээ яаж олох юм? Хороо 20 дүүрэгт нь бол өхөл баг. Гэтэл хороо 20 хүнээ олж чадахгүй шүү дээ богино хугацаанд. Хэдэн сар жилээр ирж хайж олж өгөх байх л гэж бодож байна. Тийм учраас энийг жаахан энэ тогтоолын төсөлтөөрөө ч гэсэн энэ цаг хугацаагаа жоохон бодж үзэж болохгүй юу? Энийг юу гэж тооцсон юм бэ гэсэн асуулт байна. За. Энэ дөрөв цаг хариулах уу? За банк ороод бас хариулъя. Сайн шахаж ажиллавал энэ хэвлэх иргэдэд түгээх ажлыг 8 сарын төгсгөл авд ирнэ хийж болцоо байна гэсэн тооцоо байгаа. Энэ үндсэн дээр их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд энэ хуучлалт хэрэглэсэн томьёол оруулж байгаамаа. За их хурлын гишүүд ер нь бол энэ явдалтай ажил энэ оны сонгуулийг бүхэлд нь энэ хуучлалт хийчихье гэж үзэх юм бол тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэдгийг орон нутгийн хурлын гэсэн үгээр солиод шийдвэр гаргачих бололцоо та бүхэнд байгаа гэдгийг хэлье. За Батцуур гишүүн өөр аймаг орон нутг удирдах байсан учраас зовлонгийн нэг сайн мэдэрч энэ үгийг хэлж байна гэж надад ойлгож байна. Үнэхээр хүнд хэцүү төвөгтэй ажил байд юм аа. Би 2000 онд сайдуулахад хүн намын 30% нь одоогийн бидний хэрэгжилж байгаа үнэмлэх болгосон байсан юм. 3 жил зүтгүүлж арай гэж 2003 он үед байна уу да
нэг тарааж дуусгасан шүү дээ энэ үнэлгээг. Тэгээд бодох юм бол бэрхшээлтэй юмнууд цаана харагдаад байгаа. Энэ аюулгүй талаас нь бас энэ үнэлэх дотор тэр мэдээлэл дотор нь хандах юмнууд байгаа. Би саяхан тагнуулын ерөнхий газрын дарга нууцын ажил хариуцсан хүмүүсийн талаар санал солилцож бас энэ ажлыг гүйцэтгэж байгаа компани удирдлагатай уулзаж яавал энийг их найдвартай болгох уу гэдэг талаар санал солилцсон бодох юмнууд байгаа юм байна. Ямар тач байсан энэ асуудлыг та бүхэн ярьж шийднэ үстэй. Засгийн газар энэ оруулсан саналаар нь асуудлыг шийдэх юм бол бид орон нутгийн сонгуулийн өмнө тарах талаар бүх арга хэмжээгээ авна. Нарийн тооцчихсан график байгаа. 3 шаталтай ажлын хэсэг байгуулагдчихсан байгаа. Улсын түвшинд, аймаг нийслэлийн түвшинд, сум дүүргийн түвшинд гэсэн ийм 3 шаталтай ажлын хэсэг тараах байгуулагдчихсан байгаа. Саяхан энэ хөдөө жахан чиглэлээр нэг зөвлөгөө болгоход бүх аймгийн иргэдийн хурлын дарга засаг дарга нар 270 орчим сумын засаг дарга нар ирэхэд энэ шинэ үнэлгээг ийм технологиор тараана гэдэг семинарыг манай нөхдүүд өгөөд явуулсан. Нарийн графикаар хийгээд шахах юм бол болчих болов гэсэн ийм итгэл үнэмшил бидэнд байна. Зүгээр юуны хувьд бол энэ жил орж ирэх 1.9 сая бэлтгэсэн хувьд бол хугацаа жаахан алдаж байна. Гэхдээ их нь бол орж ирнэ. Өнөөдөр жишээ нь графикаар тохирсон графикийн 50% нь бэлдэс ирж байна л да. Янз янзын шалтгаан энэ гадны компаниуд чинь хэлдэг юм байна шүү дээ. Улаан өндөгний баяр болдоод гин доторх зоонхын өөр компаниар хийлэгдэг тэр компанийн ажил садаа гарлаа гин дата карт бас яачлаа гэх юм яриад ер нь бол тооцоогүй тийм хөндөрлөд гарах нь гарч байна. Энийг бас олон нийтээс их хурлын гишүүдэд зөв ойлголт өгөх ёстой гэж бодож байгаа. 50 ширхгийг бэлдцээр үнэмлэх хэвлэж үзэхэд 6 ширхэг бараг гарч л байдаг шүү дээ. Би өөрийнхөө нүдээр хараад тэр хоёр машин дээр хэвлэхийг сая харлаа л да. Ийм тооцоогүй юмнууд бас байгаа учраас бэрхшээл жаахан гарна. Гэхдээ бол та бүхний нөхцөл байдлуудыг ярьж байгаа оруулсан саналаар шийдвэл бид нэр багтаад за байнга хороноос нэмж хариулах уу? За асуулт скватер шүү. За би ч нэмээд юу хэлэх вэ? Ер нь бол зүгээр цаг хугацааны хувьд бол ер нь юу шүү дээ энэ чинь 1997 оноос энэ иргэний бүртгэлийн тогтолцоо эвдрээд за миний санаж байгаагаар бол 2006 он гээд би хүртэл сонгуулийн үнд ажиллаж байсан. Ер нь бол одоо энэ чинь ингээд бараг 10 жил үргэлжилсэн юм шүү дээ. Тэгээд дээр нь одоо хүртэл солиогүй цөөн тооны улаан паспорттой хүмүүс байгаа шүү дээ. Одоо ч гэсэн зүгээр ер нь 100% дуусаагүй гэдэг утгаар ярих юм бол. Тэгэхээр их л зовлонтой байдаг иргэний өрх солих ажил мэдээллийн сан зүгээр сайн бүрдсэн учраас одоо бол би зүгээр богино хугацаанд энэ солих ажлуудыг хийж болох байх гэж бодож байна. Яг үүндээ сонгогчдын нэрийн жагсаалт гэдгийг чинь сонгуулийн байгууллага сонгуулийн үеэр түр хийж иргэний бүртгэлээс тусдаа яадаг байсан юм. Одоо бол анх удаа иргэний бүртгэлээр нэлээд зэгцэлсэн учраас суурилсан гэсэн ийм хэлбэрлүү шилжиж байгаа байхгүй. Дэлхийд бол ер нь хоёр хэлбэр байгаа шүү дээ. Иргэний бүртгэлийн жагсаалтаар нь шууд сонгуулийн нэрийн жагсаалт болгоод хэрэгэлдэг. За. Эрдэнэ шүү. Асуултаа тавь. За, бараг хариулчихаагүй юу? За. Батцуур гэж тодруулж. Гэхдээ ер нь бол яг энэ төрийн захиргааныхаа байгууллагт техник технологи хөгжсөн 90 үед бол итгэж яана л да. Үнэмлэхээ хэвлээд сум дүүрэг хороонд нь бол хөргөж байхаа. Хамгийн гол нь иргэний үнэмлэхний эзнийг олж өгнө гэдэг бол асуудалтай шүү дээ. Тэгээд сонгуул болох гэж байгаа учраас сонгуулийн өөрөө эзгүй байж чад яг сонгуул санал болохоор дахиж ирээд миний үнэмлэхийг надад өгөөгүй учраас миний одоо тэр намд энэ улс төрийн хүчинд өгөх гэжсэн саналыг тэрэнд өгөх гэжсэн саналыг тасалдууллаа гэд хэрүүл маргаан гарнаа гэдэг дээр би яриад байгаа онцлоод байгаамаа. Тийм учраас үнэмлэхээ тараагаад харин одоо шинэ үнэмлэхээ авч амжаагүй сонгогч
хуучин үнэмлэх нь өөрт нь хүчинтэй байж байгаа тэргээрээ өгж болно гэдэг шийдвэр гаргаж болохгүй юу? Тэгэхгүй бол ер нь бүх хүнд нь эзэнд нь олоод үнэмлэхийг өгчнөө сонгуулийн өмнө тэгээд дандаа шинэ үнэмлэхээр өгнө гэдэг чинь нэг хэсэг нь миний эрхийг зөрчлөө гэж миний үнэмлэхийг надад авчирч өгөөгөө гэж өөрөө очиж аавна гэж хэзээч байхгүй. Тийм учраас Өндөр. За тэр тарах боломжийн хувьд бол маргаангаар энэ улс төрийн асуудал иргэний үнэлгээг ихээс илүү улс төрийн асуудал болчиход байгаа. Тийм учраас засгийн газар манай яам энэ бүртгэлийн байгууллага бол энэ улс төрийн талаас нь асуудлыг болгоомжтой хандаж аль болохоор зөв ойлголтыг олон нийт их хуралд өгөх гэж оролдоод байгаа юм л да. Энэ сая асуудлыг бол Батцоор гишүүн тав бүхэн энэ дээр ярьж байгаад улсын хурал шийдвэр ямар шийдвэр гаргана вэ тэрийг бид нар хэрэгжүүлнэ. Өөр надад хэлэх юм алга. Хөргөж өгөх нь үнэ. Хөргөж өгөхөөс өөр арга байхгүй. Айл болгонд очиж тэр айл бүрийн насанд хүрсэн иргэн бүрд үнэлгээг гардуулж өгöd гардуулж өгсөн тухай 1% тасалбар авч үлдэх ийм ажил бид нар хийх гэж байгаа. Ийм замаар л хий. Айл болохоор сонгуулиас юм. Зүгээр ер нь бол засгийн газар дээр надад ахлуулсан нэг ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд инкод гишүүн, зэнкод гишүүнээр орж байгаа. Энэ ажлын хэсгээр дамжуулж олон засгат. За тэр юу шүү? Бас Дэмтэр сайд бол зүгээр сая боломжтойгоо хэлжлээ. Яг иргэний өмнөхийг бол хөргөж өгөх тийм боломж бол байхгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Иргэний өмнөхийг өөрөө ирж тэр чинь бүртгэл юм умтайгаа танилцаад гарын үсэг зураад ингээд юм умтайгаа тулгаад ингэж явна үхээс биш сонгогчийн өмнөх тараадаг шиг бид нар бол тэр үе зүгээр нэрийн засалтаараа сонгогчийн өмнөхийг бичээл өгчээсэн болохоос иргэний өмнөх ч юм уу сонгогчийн өмнөх биш шүү дээ. Тэгэхээр иргэний өмнөхийг яг айл болгонд бүх болгонд хөөцөлдөж аваач сонгогчийн өмнөхийг аваач өгнө гэж хэлэх юм бол наа чи маш хүндрэл гарна. Тэгэхээр иргэний өмнөхийг харин иргэд ирж авах нөхцөлийг ямар хэлбэрээр зохион байгуулж кампани ажлыг зохион байгуулах уу гэдэг асуудлууд харин тусдаа. Тэгэхгүй бол жалга дээр байгаа айл дээр сонгогчийн өмнө хүргэж шиг аваач өгнөл хүргэж өгч чадахгүй шүү дээ. Яг сая Батцуур гишүүний хэлдэг шиг маш их асуудал гарна. Харин зүгээр ирж авахгүй байгаа тэр нөхцөл байдалд нь ямар асуудал үүсч байна? Одоо хүний хөгжлийн сангийн дэвтэр мөнгө бүх үйлчилгээ чинь иргэний өмнөхөр явагдах учраас энэ одоо иргэний өмнөх хийж ирж авах ажил бол заавал одоо бий болох. Тэгэхгүй аваач өглөө гэж бодоход тэр бол эргээд маргаантай асуудал үүснэ. Очоод айл